Самцгнаа өнөөдрийн дугаараараа бид дөрвөн ордын талаар ярилцах болно. Дөрвөн ордын угсаа гарал нь өөлд нэг ойрод, хойд батууд нэг ойрод, барах боройд нэг ойрод, дөрвөн анги буюу Чорс дөрвөт хошууд торгууд нар нэг ойрод юм. Анхан урд дөрвөн аймаг салж дөрвөн ойрод гэж аймаг тогтсон байдаг юм. Тэргүүнд өөлд нэг ойрод, хоёрдогч нь хойд батууд нийлж нэг ойрод, гуравдогч нь барах боройд нэг ойрод, дөрөвдөгч нь дөрвөн ангиас нийлж нэг ойрод юм. Уг дөрвөн ойрод тогтоод тэргүүн дөрвөн ойрод гэж нэрийгдсэн байна. Анхны дөрвөн ойрдын холбоо өөлд аймаг тасарч нөөсөн үеэс буюу 16 дугаар зууны ихээс задарчээ. Дунд дөрвөн ойрдын холбоо байгуулагдсан үеийг 1502 оноос 1637 оны үед гэж харж байгаа. Хошууд дан биеэрээ нэг ойрод, өөлд 100 гар нэг ойрод, торгууд нэг ойрод, дөрвөд нарт нэг болж дунд дөрвөн ойрдыг бүрдүүлж байна. Сүүлийн дөрвөн ойрдын холбоонд хошуудын тал нь нэг ойрод, хойд тал нь нэг ойрод гэж хариалагдж байна. Бид дөрвөн ойрдын угсаа гарлыг мэдж авлаа. Одоо бид өөлд болон хойд батуудын угсаа гарлыг мэдсгэх болно. Өөлд буюу хожмын нэр нь Чорс 100 гар хэмээгдэх аймгийн тухай юм. Өөлд аймаг бол ихэнх үедээ ойрдын гол аймгийн нэг байсан аж. Ойрд хэмээх үгэд нийт дөрвөн ойрдын холбоог заасан ерөнхий нэр бол Ойл гэдэг нь ойрдын гол аймгийн оноос нэржээ. 15 дугаар зууны үед өөлтүүд ихэд нэр нөлөөтэй байсан бөгөөд бидний дурдан буй үед олон хэсэг салж бутран Чорс 100 гар хэмээгдэх бол цөөн хэсэг нь өөлд нэрээрээ алтай уулаар нутаглах болсон юм. Өөлд нь биерхүү өсгөл нь том гэсэн утгатай үг юм. Хойд батуудын угсаа гаруулын тухай. Хойд нар нь дунд дөрвөн ойрдын холбооны үед дөрвөд нарын дотор багтаж байсан учраас сурвалжууд харьцангуй бага мэдээ байдаг. Тийм ч учраас хойд нарын тухай мэдээ хавар юм. Хойд гэдэг үгийн утгын хувьд хоньтой хэмээн тэмдэглэсэн байдаг юм. Бид дөрвөн ойрдын угсаа гарлыг мэдцгээх боллоо. Одоо бид их Монгол улсын өмнөх дөрвөн ойрдуудын талаар мэдцгээе. Ойрдууд нь 13 дугаар зуунаас өмнө байгаль нойроо баруун хөвсгөл нойрын зүүн хойд захаар өвчин анч аймагуд тал хэрийн малчин монголчуудын дунд Шингээд Кей голын ихээр нутагладаг байв. 13 дугаар зууны ихээр Инсийн мөрний их хөх хэрчис гол дэлгэр мөрөн хавар нутаглаж байгаад 13 дугаар зууны дунд үеэс завхан хөнгүй гол Алтайн зүүн биеэр нутаглах болсон юм а. Одоо бид их Монгол улс дахь дөрвөн төмөн ойрдын талаар мэдцгээе. Их Монгол улсад байгуулагдсны дараа 1207 онд Чингис хаан хүү зүчээр айн иргэдийг эзлүүлэхээр явуулгаад айн иргэдийн тэргүүлс хутугай бих ард иргэдэд дагуулan их Монгол улсад дагаар орохоор ирсэн юм. Чингис хаан ойрдуудыг 4000-т болгож их Монгол улсын баруун жигүүрийг их төмөнд оруулсан юм. 1000-ийн ноёноор хутугай бихийг томилов. Их Монгол улсын үед 4000-д хуваагддаг байв. Цорос, хошууд, торгууд дөрөвд гэсэн 4000-д хуваагддаг бөгөөд 16 дугаар зууны эцэс гэхэд нийт 40 хошуугаас бүрдэж эдгээр нь 40 хошуу зүүн баруун 2 гарт хуваагддаг байв. 40 хошуу баруун гарт хошуудын 5 хошуу, торгуудын 5 хошуу, хойдын 5 хошуу, жиргэдийн 5 хошуу, нийт 20 хошуу. Зүүн гарт нь цорсын 10 хошуу, ширсын 5 хошуу, махсын 5 хошуу, нийт 20 хошуу. 15-аас 17 дугаар зууны үед зэрэг засаг захиргааны үндсэн нэгж нь хошуу байв. Их Монгол улсын дараах ойрд Монгол 14 дугаар зууны сүүлчээр Монгол орны хүч нөлөө суларч эхэлсэн үеэс бие дааж монголчуудад зөрчилөн тэмцэлдэг болсон юм. 15 дугаар зууны үеэс ойрд аймаг хүчрэгчин зүүн гар Халимгийн хаант улсыг байгуулсан юм. 18 дугаар зуунаас Манжчин улс Орос улсад хуваагдсан захирагдж байв. Өдгөө Монгол Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсад нийт 700,000 гаруй орчим ойрд угсадан амьд оршин сууж байгаа. Ойрд нь баруун монголчууд зүүн Монголыг өөрсдийн захиргаанд оруулж бүх Монголыг захирахыг ирмэлзэж байсан бөгөөд 1452-аас 1454 онд ойрдын эсэн тэш Монголын хаан ширээнд сууж их Монгол улсын 3 дахь хаан Гүйг 1246-аас 1648 оны хатан агуул ашидын ойрдын тэргүүлэгч хутугай бихийн охин байв. Тэрээр 1248-аас 1251 оны хооронд их Монгол улсын төрийн эрхийг хамаарч байсан юм. Үүгээр ингээд бичлэгээ төгсгцгөө.
Дараагийн бичлэг дээр бид халимгуудын угсаа гарал болон ойрдуудын хийсэн эхнүүдийн талаар ирж сахуулна. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.